Байгаль орчин аялал жуулчлалын яам үзүүлж байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2020 онд хийж гүйцэтгсэн ажлынхаа талаарх товч мэдээллийг та бүдтэй танилцуулъя. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2020 онд агаарын бохирдлыг бууруулах ажлынхаа хүрээнд нэлээдгүй ажлуудыг хийж хэрэгжүүлж эхэлсэн байна. За Улаанбаатар хотод бол агаарын чанарын хяналтын суурин 15 станцыг ажиллуулж байгаа. За энэ станцын мэдээллээр бол өдөр тутам агаарын бохирдол ямар байгаа гэдэг төвшнийг иргэддээ нээлттэй хүргэхийн арга хэмжээг авч байгаа. За энэ мэдээлэл бол агаар цэгийн гээд манай цахим сайтаар бол бас мөн иргэд олон нийтэд бол хүргэж байгаа. За агаарын бохирдлыг бууруулах ажлынхаа хүрээнд бид нар Улаанбаатар хотын төвлөрсөн шугам шилжээнд холбогдоогүй байгаа 10 сурвалж цэцэрлэгийг хийн болон цахилгаан 100-нд бол холбосон байна. За дээрээс нь нэмэгдээд орон нутагт бол Овс, Ховд, Хөвсгөл, Орхон аймагуудын дулааны цахилгаан станцд бол энэ PM2.5, PM10 гэдэг тоосон цэрэг шүүлтүүрийг бол суйрлуулж ажилласан байна. За мөн дээрээс нь Баянзүрх дүүргийн 11-р хорооны 126 дахь сургуулийг бол бид нэр төвлөрсөн дулаан хангамж холбох боломжгүй байсныг харгалзан газрын дулааны гүний халуунаар халаах ийм ажлыг хийж гүйцэтгсэн байна. За мөн дээрээс нь агаарын чанарт бас 10% орчмыг нөлөөлөл үзүүлдэг тэврийн хэрэгслийн утааг бууруулах тал дээр бас анхаарч ажиллаж байгаа. За энэ ажлынхаа хүрээнд бол бид нэр туршилт судалгааны ажлуудыг бол өнгөрсөн хугацаанд хийсэн. За энэ туршилтын хугацаа бол амжилттай бас байгаа учраас энэ жил үргэлжлүүлээд Улаанбаатар хотын нийтийн тэврийн хэрэгслийн хэрэгсэл нэмэлт бүтээгдэхүүн болгож ашиглах боломжийг судалж үр дүн сайн гарах юм бол эх жилээс энийг хэрэгжүүлж эхлэхээр ингээд бас ажиллаж байна. Агаар орчны бохирдлыг бууруулагч бас их усүрүүдийг бид нэр тоо мэдээлэлдээ бүртгэж авах энэ ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. За энэ ажлынхаа хүрээнд бол бид нэр энэ цахим бүртгэлийн нэгдсэн мэдээллийн системийг бол бий болгосон байна. За энэ мэдээллийг бий болгосноор хаанаас ямар их усүрээс ямар хэмжээний агаар бохирдуулагч гарч байна гэдгийг бол иргэд нээлттэй бол мэддэг мэдээлэл авах юм боломжийг бас бүрдүүлж ажилласан. Дээр нь орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо энэ чиглэлд нь хяналт тавих агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу торгуул шийдвэр ногдуулах, энийг залруулах арга хэмжээг бодлогын төвшөнд арга хэмжээ авах энэ нөхцөлтэй бас бүрдүүлэхэд ийм дэмжлэг болох юм а гэж харж байгаа. Өнгөрсөн хугацаанд 2020 онд бол Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд бол бид нэр 13 халаалтын зоохны 41 барилга байгууламжийн нүүрсээр төлдөг байсан энэ хангамжийг бол болиулж бидний төлөвлөсөн дулаан хангамжинд шилжүүлсэний үр дүнд бид нэр 8,000 тонн нүүрс төлөх энэ боломжийг бол хязгаарлаж тэр хэмжээгээр нь бид нэр агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан гэж харж байгаа. За ингээд өнгөрсөн жилийнхээ хугацаанд бид нэр ерөнхийдөө бол 81539 тонн түүхийн нүүрсний хэрэглээг бол 2020 онд бол зогсоосон байна. За энэ байдлаар бол 2020 оныг өнгөрсөн 2019 онтой харьцуулаад үзэх юм бол Улаанбаатар хотын агаарын PM2.5 тоосон цар бол 18%-аар, за PM10 тоосон цэрийн хэмжээ бол 27%-аар бол багассан ийм үзүүлэлт бол гарсан байна. За энэ үзүүлэлтийг бол бид нэр цагуур орчны шинжилгээний газраас гаргадаг агаарын чанарын суурин харуулын мэдээллээр бол энийг баталгаажуулж ингэж авч байгаа. За эрчим хүчнийхээ чиглэлээр бол бид нэр өнгөрсөн онд 15.8 төгрөгийг агаарын чанарын хяналтын бүсэд байгаа айл өрхөдөд шинийн тарифын хөнгөлөлтөнд дагуу дэмжлэг үзүүлсэн байна. За энэ үзүүлснээр бол иргэд маань шинийн цагт ямар нэгэн байдлаар түүхийн нөөцний хэрэглээгээ бол хязгаарлаж зогссон нь бол агаарын чанарын хяналтад бол бас эерэг нөлөө үзүүлсэн гэж харж байгаа. За мөн агаарын чанарыг сайжруулах нэг үндсэн бас авч байгаа арга хэмжээ бол энэ 5 түвш компани үйлдвэрлэж байгаа сайжруулсан шахмал түвшний бүтээгдэхүүн байгаа юм. За энэ сайжруулсан шахмал түвш үйлдвэрийн тоног төхөөрөмжөд бид нэр дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн жил за зүүн бүсийн үйлдвэртээ бид нэр 13 тэрбум төгрөг, за баруун бүсийн үйлдвэрт бол 10 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж ажилласан байна. За нийлээд бол энэ бүтээгдэхүүн үйлдвэр шахмал түвш үйлдвэрлэснээрээ агаарын чанарын бүсэд амьдарч байгаа айл өрхөд бол ямар нэгэн байдлаар түүхийн нөөц төлөхийг хоригдсон засгийн газрын 62 дугаар тогтоолыг биелүүлэхэд бол зохих дэмжлэг үзүүлж байгаа гэж ингэж үзэж байгаа.
5 толгой түлш компани дэмжлэг үзүүлснээр бол 1056 ажлын байр шинээр бий болгож одоо иргэдийг бол ажлын байраар хангах бас нөхцөлийг бас бүрдүүлсэн байна гэж давхар үр дүн нь бол ингэж гарч байгаа. За агрын чанарын хяналтыг сайжруулах, агрын чанарт нийслэлдэх агрын бохирдлыг бууруулах ажлынхаа хүрээнд бид нэр иргэдийг угаарын бохирдлоос хамгаалах, сэргийлэх зорилгоор бол яндангаа хуулийн аяныг байгаль орчин аялал жуулчлалын сайд орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын шийдвэр санаачлагаар бол энэ ажлыг аяныг эхлүүлсэн. За энэ аяныхаа хүрээнд бол бид нэр 400 орчим иргэнийг одоо яндан хөөлөхийн мэргэжил сургаж одоо 12682 өрхийн яндан хөөлж одоо энэ өрхөд амьдарч байгаа иргэдийг одоо угаарын бохирдол угаартгаас сэргийлж ажилласан байна. За энэний үр дүн юу вэ гэхлээр нийслэлийн яралтай төрийн тусламжийн төвд ирэх угаарын бохирдолтой холбоотой дуудлага бол 85 орчим хүртэл хуваар буурсан тухай дүн мэдээгээ манад ирүүлснээр бол ингээд нотлогдож байгаамаа. Яндангаа хуулийн аяны хүрээнд бол бид нэр мөн одоо иргэдийн энэ одоо буруу дадал хэвшил болсон яндангаа хөөлөхгүй байгаа хөөлөл ямар үр дүнтэй сайн одоо үр дүн үзүүлэх юм гэдэг энэ чиглэлийн сургалт сурталчилгаа иргэдэд үзүүлэх энэ буруу дадал хэвшлийг зөв болгох чиглэлээр бол бид нэр сурталчилгааны материал хэвлэж иргэдэд зааж тарааж зөвлөмж зөвлөгөө өгсөн байна. За хөрсний бохирдлыг бууруулах ажлынхаа хүрээнд бол бид нэр Улаанбаатар хотод өнгөрсөн жил 2000 орчим одоо сайжруулсан эко-0 одоо барьж байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ондоо мөн үргэлжлээд энэ ажил маань явна. За өнгөрсөн жилийн ажлын гүйцэтгэл маань бол 80 орчим хувиар одоо биелэлтэй явж байна. Энэ жил бол бид нэр 4200 айлыг одоо эко-0-д одоо хамруулах энэ ажлыг хийж хэрэгжүүлнэ. За давхартаа бид нэр энэ ажлыг бол туулгын сав дагуух байгаа энэ айл өрхүүдийг бол хангахаар төлөвлөж ажиллаж байна. Учир нь бол энэ туулгын хөрсний бүтц өөрөө маш муудсан байна. Энэ хөрсний бүтцийг сайжруулах зорилгоор бид нэр энэ ажлыг хийн. За дээр нэмэгдээд энэ бүсэд байгаа айлуудын одоо хуучин одоо нойлыг бид нэр буулаад дээр нь бол бид нэр энэ хөрсийг маш хурдан хугацаанд одоо сайжруулдаг, сэргээдэг одоо энэ ургамал модлог ургамлыг тарихаар бол төлөвлөж байна. Энд бол одоо монс гэдэг юм уу, борос гэдэг юм уу энэ ажлуудыг бол энэ модуудыг бол бид нэр тарьж ургуулна гэсэн байдлаар ингэж ажиллаж байна. Давхартаа бид нэр энэ дээр энэ айлуудад бол хог хаягдлыг ангилан ялгах энэ чиглэлийн ажлуудыг бол давхар авч хийгээд ингээд цогцоороо энэ хэсэг бүс оройн болол одоо эко дүүрэг болох энэ ажлууд одоо ингээд хангагдана гэж байгаль орчин аялал жуулчлалын яам орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос арилжааны 3 банктай бол ногоон зэлийн олгох, иргэдэд олгох энэ ажлыг бол хийж хэрэгжүүлж байгаа. За энэ ажлынхаа хүрээнд бид нэр иргэдийг одоо мод тарих, энэ эко байшин барих, энэ хөрсний бохирдлыг сааруулжуулах, энэ агарын бохирдол нэмжлэг үзүүлэхээр одоо энэ чиглэлийн бүх үйл ажиллагаанд бол бид нэр энэ зээлийг олгохоор төлөвлөн одоо хэрэгжүүлж байна. За энэ ажлын хүрээнд бол бид нэр арилжааны банкуд маань бол жилийн 8% хувийн хүүтэйгээр иргэдэд бол 40 сая хүртэлх төгрөгийн зээл, аж ахуйн нэгж байгууллагад бол 200 хүртэлх сая төгрөгийн энэ зээлийг бол олгохоор ингээд ажиллаж байна. Тэгэхээр энэ зээлийг авсан иргэд маань бол одоо өөрийнхөө одоо амьдрах орчныг сайжруулах, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бол тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзэж байгаа учраас 2021 онд энэ зээлийн одоо санхүүжилэл үргэлжлээд явна гэж үзэж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.